Өөртөө итгэх итгэлээр цэнэглэгдэх 10 арга зам. Амжилт руу таныг хөтлөх гол түлхүүр бол таны өөртөө итгэх итгэл юм. Та өөртөө итгэх итгэлээр цэнэглэгдсэн үчирхэг оюун ухааныг бүрэлдүүлж бий болгохын тулд дараах 10 арга замыг дадал болгон ашиглаарай. 1-р зорилгоо тодорхойл. Ямар нэг зүйлийг хийх эсвэл бүтээж байх үедээ яагаад үүнийг хийж буй зорилгоо мэдэхгүй бол өөртөө итгэлтэй байх талаар яриад ч хэрэггүй. Таны хийж буй ажил, таны амьдрал дах гол зорилго юу вэ? Та чухам үүнд л хариулт олж, өөрийн гэсэн хүрэх цэгтэй болсон цагт таны өөртөө итгэх итгэл дотроосоо ундраад л эхлэх учиртай юм. 2-дугаарт бусдтай өөрийгөө бүү харьцуул. Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж эхлэх нь өөрийгөө ямар арчаагүй юм бэ гэх утгагүй сөрөг бодол руу түлхэхээс цаашгүй. Энэ таны өөртөө итгэх итгэлийг бууруулдаг буруу зуршил юм. Энэ хорвоо таны өөртөөгөө харьцуулах ёстой цорын ганц хүн бол таны ирээдүйд болохоор тэмүүлж буй өөрийн амжилтаа явах хувилбар тань юм. 3-дугаарт гаргалгаан дээр төвлөр. Хүндрэл бэрхшээлүүд үргэлж таны замд цаад хийх болно. Ганцхан бэрхшээлийг бодож шаналаад яагаад заавал надад ийм асуудлууд тулгараад байдаг юм бэ гэх мэтчлэн шантрах аваас өөрийгөө дотроос нь үгүй хийн. Харин асуудал хизээд үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарч ирэх тоолонд нь зохих шийдлээр дарж төвлөрөх хэрэгтэй. Бэрхшээлүүдийг даван туулах тусам өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгцээр байхын зэрэгцээ. Дараагийн удаад альва асуудлыг ядах юмгүй шийддэг болж эхэлнэ. 4-дүгээрт өөрийн давуу талаа ашигла. Заримдаа бид сул талаа нөхөх гэсээр өөрт байгаа давуу талаа хөгжүүлэх тал дээр цаг алддаг. Мэдээж сул талаа нөхөх нь сайн зүйлч, өөрт байгаа давуу хүч чадлаа улам бүр чангаруулах нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл та математиктаа муу бол санхүүгийн мэргэжилтэн болох шаардлага байхгүй. Зүгээр л өөрийн чаддаг зүйлээ тултал нь сайжруул. 5-дугаарт бодит зүйл болох хүртэл нь хийсвэрл. Хэрэв та өөрийгөө амжилтанд хүрэх нэгэн биш гэж хуурмаг бодолд автсан бол өөртөө итгэлтэй байгаа мэт дүрсэг. Өөрийгөө амжилтанд хүрсэн байна гэж төсөөл. Эхэндээ танд огт үнэмшилгүй мэт санагдах боловч эцэстээ таны бодлууд сэтгэл хөдлөлөө дагаж улмаар таны өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх болно. 6-дугаарт зүтгээд л бай. Хийж чадах зүйлийг тань хийж чадахгүй гэх сөрөг дуу хоолой дотроос тань байнга дарамтлаад байвал зүгээр л тоолгүй үргэлжлүүлэн зүтгээд л байх ёстой. Сөрөг дуу хоолойг сонсох тусам улам бүр чангардаг. Гэхдээ зүтгэх тусам дуу хоолой эерэг зүйлс ярьж эхлэх болно. 7-дугаарт гадаад төрхөндөө анхаарал тавь. Та сайхан харагдах тусам танд таатай мэдрэмж төрнө. Таатай мэдрэмж төрхийн хэрээр та өөртөө итгэлтэй байх болно. Тиймээс хүссэн хувцас авч өмс. Гадаад үзмжтэй хөрөнгө оруул. Харин гадаад үзмж таны амжилтанд хөрөнгө оруулах болно. 8-дугаарт аливаа зүйлээс эерэг талыг нь олж хар. Сөрөг бодлууд болон гутрангуй үзэл бол өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэг гол хүчин зүйлс. Тиймээс өөрийн сул талаа бодож сухын оронд сайн талаа бодож алдаа оноогоо тоочих бус. Амжилт бүтээлээрээ өөрийгөө цэнгэлдэг байх нь чухал. Болохгүй байгаа зүйлсийг биш, болж бүтэж буй зүйлс дээр анхаарлаа төвлөрүүл. 9-дүгээрт үргэлж бэлэн бай. Амжилт гэдэг бол бэлдэх байдал болон гарч ирэх боломжоос үүсдэг зүйл. Тиймээс сурч мэд. Дадлага хий, боломж хаалгыг тань тогших мөчөд угтаж авахд хизээд бэлтгэлтэй бай. Гагцхүү та бэлтгэлтэй болсон тохиолдолд боломжийг хизээд ашиглаж чадна гэх итгэлээр дүүрэн байх болно. 10-дугаарт биеийн хилээр урам зориг авч бай. Урмын үг хэлхээс илүү биеийн хил танд илүү урам зориг өгөх болно. Хэрэв та баг зэрэг сэтгэл санаагаар унсан бол зогсолтоо өөрчил. Хоёр мөрөө хойш нь татаад толгоогоо дээш нь өндөлгөөд хөлдөө томхон зай аваад хоёр гараа дээш өргөн супермен шиг зогсоорой. Хүч мэдрэгдэм зогсолт. Биеийн хил таны сэтгэл санааг урмаар тэтгэн өөртөө итгэх итгэлтэй болоход туслана. Эцэст нь хоромхон зурдал таныг өөртөө итгэлтэй хүн болгох шидтэй арга барил хааж байхгүй.
Гэхдээ та аажмаар зогсолтгүй ураг шалгасаар байсан цагт өөрийгөө бүрэн хувиргаж чадна. Юу ч болсон бай үргэлжлүүлэн зүтгээд л байгаарай. Таны зүтгэлийн үр шим өөртөө итгэх итгэлийг тань услах болно гэдгийг санаарай.